Сайн мэцхан уу бүгдээрэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Ээлжид видео бичлэгээр уулзж байгаадаа баяртай байна. Өнөөдөр би та бүхэндээ дэлхийн шилдэг компаниуд болох Facebook, Google, Uber зэрэг компаниудын топ 1% багтдаг шилдэг менежерүүдийн өдөр тутам ажилдаа хэрэгэлдэг, бүтээмжийг нэмэгдүүлдэг нэг энгийн аргын талаар ярилцах байгаа. За энэ бол 7 хоногоо урьдчилан төлөвлөх гэсэн арга байгаа. Тэгэхээр бид нар амьдралдаа 4 янзын эрх чөлөөг авчрахын тулд энэ бүтээмж гэдэг зүйлд суралцах хэрэгтэй байгаа байхгүй. Тэгэхээр хамгийн нэгдүгээрт нь цаг хугацааны эрх чөлөө. Нэгсэндээ та өөрийнхөө цаг хугацааны эзэн нь байдаг. Өөрийнхөө цагийг зарцуулах хэрэгтэй байна гэдэг бол өнөөдрийн шинэ үеийн баячуудын гол тансаглал байж байгаа. За дараагийнх нь бол мэдээж хэрэг санхүүгийн эрх чөлөө. Бид нар яагаад өөрийн гэсэн цаггүй байгаагийн гол шалтгаан бол өөрсдийн цаг хугацаагаараа амжиргаа залгуулах цалин мөнгөтэй болж байгаа нь л ерөөсөө гол асуудал байгаа байхгүй. Хэрвээ бид нар санхүүгийн эрх чөлөөнд хүрч чадах юм бол бид нар тэгж олон цагаар ажиллах шаардлага ерөөсөө байхгүй тийм ээ. Бүтээмж гэдэг маань алстаа бид нарт санхүүгийн эрх чөлөө гэдэг зүйлийг бид нарт авчирч өгөх болно. За 3 дугаарт нь ажил карьерийн эрх чөлөө гэж байгаа. Тэгэхээр өнөөдөр бид нар яагаад дургүй ажиллаад ийм олон цагаар хийж амьдралаа, эрүүл мэндээ, гэр бүлээ золиослоод байгаагийн шалтгаан нь л ерөөсөө дахиад нөгөө санхүүгийн эрх чөлөөтэй холбогдож байгаа. Тэгээ бид нар юу хийхээ сонгох хэрэг байхгүй. Ямар нэгэн байдлаар өндөр цалин, хангалттай орлого олохын тулд бид нар тэр ажлыг хийх хэрэгтэй болоод байна шүү дээ. Тэгэхээр хэрвээ биднэрт санхүүгийн эрх чөлөө байгаад биднэрт цаг хугацааны эрх чөлөө байсан бол бид нар дуртай зүйлээ бүр ингээд маш аз жаргалтаар хийх боломж биднэрт бүрдэх гээд байгаа байхгүй. Өнөөдөр та бүтээмжийн талаар ийм зөв цэцтэй ойлголттой болж иж бүтээмж гэдэг зүйлийг амьдралдаа боддороо бий болгож иж та энэ эрх чөлөөнүүдийг амьдралдаа авчрах боломжтой болох юм. За 4 дахь эрх чөлөө бол ерөөсөө сэтгэлийн амар амгалан. Юунд ч санаа зовох шаардлагагүй, юунд ч яарах шаардлага байхгүй, юунд ч стресстэй шаардлага байхгүй. Хэрвээ бид нар цаг хугацааны эрх чөлөөтэй, санхүүгийн эрх чөлөөтэй, дээрэс нь бид нар дуртай үедээ дуртай ажлаа хийдэг бол бидний бүх проблемууд бол ингээд дийлэнх нь ингээд шийдэгдчихнэ. Ингэснээрээ бид нар асар их сэтгэлийн амар амгалангүй өртөг бий болгож чадж байгаа байхгүй. Тэгэхээр та бүтээмжийг бий болгож ижил энэ 4 эрх чөлөөнд хүрэх гээд байгаа. Америкийн нэгдсэн улсын сагсан бөмбөгийн холбооны шилдэг дасгалжуулагч Джон Вуден гэдэг дасгалжуулагчаас нэг хүн асуусан юм байна л да. Та яаж энгийн тамирчныг энэ шилдэг багийн тамирчин болгож бэлдэж чадаад байна вэ? Энэний гол нууц нь юу байна вэ гэж асуухад энгийн тамирчин, мэргэжлийн тамирчин хоёрын ерөөсөө гол ялгаа нь мэргэжлийн тамирчин энгийн зүйлийг маш сайн хийж гүйцэтгэдэг нь ерөөсөө гол ялгаа гэдэг юм аа. Тамирчныг бид нар шилдэг багийн гишүүн болгож бэлтгэхийн тулд хамгийн эхлээд ерөөсөө үтээсээ яаж үтгэхээс л эхэлж заадаг гэж тэр хүн хэлсэн байсан. Тэгэхээр нэгсэндээ 7 хоногоо төлөвлөх нь өөрөө тэр топ 1% багтах шилдэг менежерийг бий болгоод байгаа нууц наагаад байгаа байхгүй. Гэтэл энгийн хүмүүсийн гол алдаа нь юу гэдэг вэ гэхээр юу хийх ёстойгоо маш сайн мэддэг боловч ерөөсөө тэрийг тууштай хийж чаддаггүй. 7 хоногоо 30 минутанд урьдчилан төлөвлөх дэлхийн топ менежерүүдийн хэрэгэлдэг аргыг би та бүхэнд үн төлбөргүй вебинараараа танилцуулах гэж байна. Тэгэхээр та бүхэн маань энэхүү видеоны тайлбар хэсэгт байгаа холбоосоор ороод миний онлайн вебинарт үн төлбөргүй бүртгүүлээрээ анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа.